Českou republiku navštíví mongolský prezident pan Uchnágin Churelsuch. Je to velmi významná návštěva. A tak nás jeho excelence, pan velvyslanec Mongolska Damdin Gansuch, pozval do své jurty a něco nám o té návštěvě poví. A také o kulturních událostech, které ji budou provázet. 2025 оны 3 дугаар сарын 2 Монголын одоо сарны тооллоор бол шинийн 3-ны энэ бэлэг цайхан өдөр ингээ тав хүнтэйгээ олзж гадаа баяртай байна. Баяртай байгаагийн учир нь одоо цагаан сарын энэ сайхан бэлэг цайхан өдрийг тохиолдуулаад элэг нэгт монголчууд одоо Чехословакийн анд нөхдөд цагаан сарын баярын мэндийг хүргье. За 2025 он бол үнэхээр Монгол Чехийн харилцаа хамтын ажиллагаанд онцгой сайхан жил болж байна. Хамгийн түрүүнд бид одоо энэ жил Монгол Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны төөгт 75 жилийн ойг тэмдэглэж одоо олон сайхан арга хэмжээнүүдийг зохиож байгаа. Энэ олон арга хэмжээнүүдийн нэг бол одоо жишээл удахгүй бүгд найрамдах Чех улсад хийх одоо Монгол улсын ерөнхийлөгчийн төрийн айлчлал болно. Төрийн айлчлалаар бид нар маш олон чухал арга хэмжээнүүдийг төлөвлөсөн. Жишээлбэл Монгол улс Чех улсын ерөнхийлөгчийн Эвелдор Чехийн үндэсний музейд Чингис хаан олон улсын үзэсгэлэнг нээхэр төлөвлөж байна. Энэ бол үнэхээр одоо манай эртний одоо түүх соёлтой манай хоёр ард түмний хувьд бол чухал арга хэмжээ. За мөн одоо энэ жил Монгол улсын морин хуурын чуулгыг бүрэн бүрэлдэхүүнээр нь бүгд найрамдах Чех улсад 2 удаа тоглуулнаа. 2 удаа тоглохдоо нэг нь 3 дугаар сарын 12-нд одоо Чехийн алдарт Рудольфын нүнд тоглоно. Нөгөөх нь Чехийн одоо ерөнхийлөгчийн ордон Прагийн шилтгэнд мөн одоо 3 дугаар сарын 11-ний орой Монгол улсын морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээр тоглоно. Энэ сайхан тоглолтууд одоо та бүхнийг урьж байна. За, ерөнхийлөгчийн айлчлалын маш чухал хэсэг бол одоо бизнесийн форум байгаа. Бизнесийн форумд 2 орны 120-оос 30 одоо төлөөлөгч ирж оролцохоор ийм сайхан ажил арга хэмжээнүүдийг төлөвлөөд бид нар ингээ ажиллаж байна. Хамгийн одоо гол нь бол бид нар энэ бүх арга хэмжээг Монгол Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн хүрээнд зохион байгуулж байгаа нь маш чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа.